Олимпийн хорооны ерөнхийлөгч Загцүрэн өнгөрсөн оноос эхлэн альбаа тэмцэх газраас эргэн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнийг Монголын тамирчдад зарцуулах ёстой мөнгөний тодорхой хувийг хувийн компани руу шилжүүлж түүнийг хувьдаа авч зарчдаг гэсэн үндслээр энэхүү шалгаж байсан. Гэтэл одоо хүртэл албан тушаалаасаа буулгүй ажиллаа хийж байгааг спортын эсэргүүцэж байна. Монголын Олимпийн хороо гэж хамгийн коммунист үйл ажиллагаатай гэж хэлж болно. Учир нь энэ хороог удирдах байгаа Загцүрэн гэгч жинхэнэ утгаараа завхруулж тамирчдын нэр нүрээр мөнгө босгосоор ирсэн. Загцүрэн гэгч Отгон баяр агсныг улсын хурлын гишүүн байхад нь хойно урдаас нь гуйж төвхөж байгаад энэ холбоог удирдах болсон гэдэг. Тэр цагаас хойш короны бүхэл үйл ажиллагаа Загцүрэнгийн гараар орж түүний ван тус бий болжээ. 2013 он Загцүрэн тамирчдын нэрээр олон увайгүй үйлдэл хийж мөнгө зайлшиж байна гэх үндслээр шүүхээс ял авч ирсэн. Тэгвэл ял авч хэрэг толбогдсон энэ хүн одоо болтол Монголын Олимпийн хороо гэж дэлхийд данстай байгууллагыг удирдсаар байгаа. Үүнийг салбараас нь шүүмжлэлтэй хандаж Загцүрэн ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэдэг байр суурьтай хүмүүс олон байдаг. Гэтэл энэ хүний цаана хэн байна? Ямар шалтгаанаар Монголын Олимпийн хорооны даргын суудлыг түүнээс ховглож чадахгүй байгаа нь сонирхол татж эхэлсэн. Одоо Загцүрэн дарга ажлаа өөрийн саналаар хүлээлгээд өгчихснээ шударга юм гэдгийг зарим улс төрчид сануулж байна. Тэгээд өөрчлөлт зөвлөх гэдэг нь өөрөө Олимпийн хороонд дарга тийм ээ. Одоо Монголд өнөөдөр спортын одоо хамгийн том байгууллага шүү дээ. Байгууллага толгойлж байгаа нь одоо албан тушаалаар хийж байгаа гэж бодож байна. Хүний хувьд шүү дээ. Нөгөө талдаа зүгээр яг одоо өнөөдөр энэ ажлыг хийх зарцуутай хүн мөн үү биш үү гэдэг өөрөө хэр чөлөөс маш сайн мэдж байгаа шүү дээ. Уг нь тэр хүнд ухамсар байгаа шалтгаан байдаг бол тэр хүний одоо өөрөө шаардлагагүй шийдэл гарах нийтлэл ийм асуудал л да. Тэгээд би өөрөө маш сайн мэднэ. Ер нь зөвхөн Монголын үндэсний Олимпийн хороо энэ хуралдаж энэ дөрөв байгаа бодлого бүтэц бүрэлдэхүүн ил тод шинжилж энэ өөрчлөлт цаг нь болчихсон шүү дээ. Тэгээд мэдээж ямар нэгэн байдлаар өмч хөрөнгөтэй холбогдоод ял авна гэдэг чинь шүүхтэр гарсан шийдвэр тийм ээ. Шүүхээр зохио байгуулалтын юм хийгээвэл байлгүйтэй бодвол шинэ яах гэж зорилго. Тэр энэ юм гадна талдаа болоо шууд бодчих чинь дэлхийн Олимпийн хороо гэж байдаг. Дэлхийн Олимпийн хороон дээр бол энэ мэдээлэл бүүж очиж. Тэгэхээр нөгөө Монгол хүний тэнд оролцоо нөгөө имиж тийм ээ. Хөөцөлдөх ажлууд бол тодорхой хэмжээнд бол үнэлгээ бол буурна л та. Загцүрэн ямар нэгэн аргаар хувилдан зохион байгуулж Олимпийн хорооны дараагаар 2 удаа улиран сонгогдсон гэдэг. Жишээ нь 2007 оны 12 дугаар сард болсон хуралд Монголын үндэсний Олимпийн хорооны гишүүн 91 хүнээс 50 орчим хүн сууж 27 хүний саналаар Загцүрэн дахин сонгожээ. Өөрийг нь дэмжихгүй байх магадлалтай хүмүүст хурлын зар хүргэхгүй. Эсвэл тэднийг хуралд суух боломжгүй ир хурлаа зарладаг. Хуралд суусан хүмүүсээс 51% гаранг нь мөнгө шагнал амлах замаар талдаа татна. Яаж хийж байгааг суудлаас салахгүй үлдсэн Загцүрэн дараа нь өөрийнхөө төлөө саналаа өгөөгүй тамирчдыг хааж бон Олимпийн ирэх гадагшаа явах тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх зэрэгээр дарамт учруулдаг гэж байгаа. Хэрэг Загцүрэн олигтойхон байсан бол Монголын спорт илүү их амжилтанд хүрсэн байлаа гэдгийг тамирчид нь хэлсээр ирсэн. Монголын Олимпийн хороо гэдэг чухал суудлыг бөглснөөр энэ хүнийг Олимпийн ерөнхий хорооны даргын суудлаас халах ёстой гэдгийг улсын хурлын гишүүд ийхүү хэлж байна. Хамгийн гол нь эдгээр хүмүүс Монголын үндэсний Олимпийн хорооны үндсэн үүргийг хүсэр хайж олон улсын олимпийн картыг салхинд хийсгэж суудаг юм. Эндээс уймаа. Анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. НБС-ийн гадаад мэдээ хэлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхэнд ихний мэдээлэлээ дуусгая. 10 дугаар сарын 28-наас 29-ний хооронд 24